За сайн байна уу? Энэ өдрийн төргий олон улсын Улаанбаатар их сургуулийн хууль зүйн сургуулийн 4-р курс оюутан үзэн. За надад 4 болон 3-р курсээс хүрэлцэн ирсэн оюутнууд. За манайхан одоо эхнээс өөрсдөө танилцуулъя. Сайн байна уу? Билүүдэ гэдэг би хууль зүйн техникийн 3-р курс. За сайн байна уу? Өдрийн төргий хууль зүйн сургуулийн 3-р курс оюутан бүр үзэн. Сайн байна уу? Гэмэд хууль зүйн сургуулийн 3-р курс оюутан ч юм уу. За өнөөдөр яг энэ танилцуулахаар дандаа эрх зүйч хуулиар сурж байгаа мөн төгс одоо энэ жил төгсөх нэрэн төгсөж байгаа хүмүүс ирсэн учраас энэ мэргэжлийг юу яагаад заавал сонгох болсон юм? Одоо бас энэ хүмүүс бас илүү сонирхолтой байж магадгүй. За тэгвэл билгүүдээс эхлэе. Энэ мэргэжлэр бол яг сонгосон шилхэн яг 12 дугаар ангитай ингээд гидийн байдлаар сонгосон л доо. Хотны хүн хуулийн шүүх болоод тэр шүүх болон тодорхой хэмжээнд бас жоохон уруу талтай шийдвэрснээс болоод ер нь би бас ингэж шүүх болоод авчихсан юм шударга байх юм болоо гэж үзсэн байна. Ер нь ойлгосон байна. За тэгвэл манай бүрээгүй яагаад энэ мэргэжлийг сонгох вэ? За би бол ерөнхийдөө нэг амар сүртэй юм бодож сонгоогүй. Зүгээр олонний өмнө гараад өөрийгөө илэрхийлждэг, хүнтэй ингэ зөв ярилцаа сурчдаг, өөрийгөө одоо хуулийн мэдлэгтэйгээ харуулад өмгөөлөө сурчдаг болоос нь тийм анхны одоо сэтгүүлээс орж орчихсон. За манай тэгвэл яагаад заавал олон улсын Улаанбаатар гэсэн сургуулийг сонгосон? За бүрээгүй тэгвэл яагаад энэ сонгох вэ? За миний хувьд бол ерөнхийдөө би яг 12 дугаар ангид амар судлаа хийсэн. Ихтэй сургууль ер нь бол тэгээд 12-д орохоосоо эхлүүлээ судалж гисэн. Тэгээд ерөнхийдөө улсын болон хувийн сургуулиудын ялгаа гэдгийг бас сайн ойлгосон. Тэгээд одоо манай Улаанбаатар их сургууль бол хувийн сургуулиуд дотор бас нэлээд дээгүүрч хасдаг. Тэр нь хуулийн одоо жишээ зохиогдсон шүүхийн мэдээлэл өөр бусад тэмцээнүүдэд нэлээд дээгүүр бай гэжтэй чанартай эрх зүйч бэлтгэдэг сургууль болохоор ерөнхийдөө орсон. Тэгвэл одоо бүгдээ мэргэжлийн талаар жоохон ярих өрнөлөх. Одоо хуулийн мэргэжлийн нийгэмд ямар хэрэгтэй юм? Бидний эрх зүйч төгсөөд яг ямар ажлын байранд гарах боломжтой юм? Одоо ингэж бас 12 дугаар ангид төгсөж байгаа ч юм уу одоо мэргэж сонголтыг хийж байгаа хүмүүс ингэ хуулийн мэргэжил нь гараад яг ямар ажлын байранд очиж юм бэ? Хуулийн мэргэжил сурахтаа 4 жилийн хугацаанд яг юу олж эзэмшдэг вэ гэдгийг өөрөөсөө ярилцах уу? За эрх зүйч мэргэжлийн яг даван болохоор урлаг, ангаах хоёроос бус бүх юм руу хүрэх чадвартай байдаг. Ер нь эрх зүйч мэргэжил бол өөр аюул өргөн цар хүрээтэй мэргэжил. За миний хувьд бол ерөөдөө яг та бүтээгчтэй адилхан. Тэгээд эдээс одоо нэг онцлог юм хүн ингээд өөрийгөө хинбэ гэдгийг яг хууль сурснаар ерөөдөө ойлгодог, төлөвшдөг гэж бодсон. Ерөөдөө бид нар маш олон хуулиуд үзэж байна. Энэ дотроос ингээд өөрийнхөө яв чиглэлийг олж байна. За тэгээд энэ чиглэл дотроос ингээд зөв зам баригдах юм бол эргээд улс орндоо маш хэрэгтэй үйлийг бүтээж одоо хэрэгтэй зөв хүн болно гэдгийг ойлгож байгаа. За манайхан одоо өнөр мэргэжлийн талаар ярьсан юм чи одоо жоохон хүний эрх чөлөөний тухай жоохон ярих уу. Одоо манай монголчууд яг ингээд бүүнөр ингээд би ийм эрхтэй, миний эрх бол ийм гэж яриад байдаг. Гэсэн мэтлээ одоо яг ямар үүрэгтэй гэдэг мэдтгүү. За үлцэг одоо яг үндсэн хуулинд бол ерөөдөө заасан хүний эрх үүрэг байгаа шүү дээ. Эндээс дуртай. Хүмүүс яг одоо энэ хандлагыг хараад хахаар ер нь би ийм эрхтэй, тийм учраас чи надад ингэх ёстой, би ийм эрхтэй гэх. Тэгэл хууль яг жоохон эрх зүйн мэдлэгтэй хүмүүс ч гэсэн ер нь яг энэ хууль чинь зааснаар би яг ийм эрхтэй шүү, та нар ингэх ёстой, тэгэх ёстой. Харин нөгөө тал эрх байгаа цаг нөгөө талд үүрэг заавал байдаг гэдэг монголчууд ер нь жоохон ухамсарлалаасай л гэж бодож байна да. За миний хувьд бол яг үүрэг гэдэг чинь өөрөг хариуцлага гэдэг зүйлтэй хамт явдаг зүйл байхгүй. Хариуцлага байж ич үүрэг байна. За ингээд одоо үүргүүдийн талаар ингээд цус болдвол одоо бидний ингээд төрийн албаа гэж ажилтан цагдаа эмч нарын одоо тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Одоо сая хэдэн коронагийн одоо голомттой бүсээс зорчиж ирээд тусгаарлагдсан хүмүүс одоо халууны үзүүлэхээс татгалцсан байна. Тэ? Одоо илүү тийм шаардлагуудыг тавьсан байна. Эдгээр чи одоо бүгдийг тэр нөгөө төрийн албаа гэж тавьсан үүргийг биелүүлээгүй. Тэр хүн одоо би ингээд нижээж үг дуух эрхтэйгээ мэдчихээн. Гэтэ тэр хүн нөгөө албаа агч ингээд тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэйгээ мэдэхгүй байхгүй. Тэрнээсээ болоод одоо ийгээд энэ хуулийн хариуцлага хүлээж байгаа. За одоо бүгдээ жоохон ярианстай жоохон чөлөөтэй болчихоо. Бүүнрээ ингээд оюутан болоод анх одоо хуулийн сургуулийн оюутан болчоод төрж исэн мэдрэмж тэгээ одоо бусад найзуудаас ч ялгарх яг ямар онцлог чад мэдэрч исэн байх гэдэг жоохон хуулийн персонал юм аа гэдэг үү? Юу гэж бодож байна? За өмнө 10 жил байсан
хүрээ дүмд одоо 903 дахь курст орлоо. Одоо эргэжил төгсөх төглөө. Энэ хоёрын яг одоо 3 жил сурсан байна. Энэ хоёрын яг ялгаа нь одоо юу вэ? Гэхдээ би бол нэг сүртэй өөрийгөө амар өөрчлөгдсөн, юм сурч мэдсэн, одоо би шилдэг гэж хэлэхгүй. Зүгээр би яг өөрийгөө тодорхой хэмжээний төвшөнд өмгөөл сурсан. Би ингээд тодорхой хэмжээний хуулийн харилцаанд оролцоод өөрийгөө ямар их үүрэгтэй вэ гэдгийг ухамсарлаж сурсан. Нэг юм хүзүүлж сурсан. За одоо гүнээр нийгэм гэж ярьсных одоо нийгэмд хандсан тийм жоохон зүйл ярих уу. Одоо ингээд манай монголчууд ч бол ингээд хуулийн мэдлэггүйээс болоод маш том асуудлуудад ингээд оролцож байна л да. Одоо ингээд хулгай ярил за энэ баригдгүйндөө яах ч гэдэг юм. Нэг тиймэрхүү одоо хүн зохиол зодвол яг яадаг талаар гүнээр жоох ярьдаг уу. За төлөвлөдөг үед нийгэмд яг тиймэрхүү зүйл зөндөө бил тань. Манай одоо сүр төр зүйл байгаа шүү дээ. Гэхдээ яг миний бодлоор бол ингээд одоо арай илүү ингээд илүү хөгжингүй илүү ингээд ухамсартай болж хийж байгаа гэж би итгэж юм уусаар ингээд харагдаж зарим талаар ер нь манай үеийнхэн бас ер нь илүү хөгжлөгдөж чинь цаашдаа илүү дээр болох байх гэж бодож шүү дээ. Уусаа тийм байна. Миний бодлоор хүмүүсийн хоорондын харилцаа би юм шохомжтой харилцаа. Чин сайн золоонуудын ингээд одоо ер нь их үед бол одоо үе чинь хүмүүс нэг золдоод байгаас илүү ярьцдаг болсон шүү дээ. Тийм байх өөрсдөө ойлгоцдог болсон. Тэр нь одоо уусаа тийм цаашдаа олон илүү бодсон болох баг. Тэгээ тэр бас нэг тодорхой хэмжээнд хууль илүү үйлчлэл хийснээр ойлголоо. Одоо арх тамхины тухай байна тийм. Одоо тодорхой хэмжээнд манай залуучууд ч нэг гадаа тамхитаас илүү тамхины цэгүүдээр ер нь тамхитан явширсан. Одоо тодорхой хэмжээнд бас цөөхөн байдаг та тамхины цэгүүд. Тэрийг бас жоох ингээд яваад ирвэл тамхины тухай илүү өөрчлөх юм тийм. Тэгээд манай залуучууд бол ер нь нэлийн ухамсартай болсон гэж бодож байна. За хэдүүлээд тэгвэл одоо яг өөртөө талаар нэлээд ярьлаа, яг мэрэгжлийн талаар ч ярьлаа. Тэгвэл хэдүүлээ илүү практик дээр яг амьдрал дээр яг яаж шийддэг, яах ёстой гэсэн талаар нь ярих уу? За хин нэгэн одоо хохирлоо. За жишээ нь бэлгүүтэй ямар нэгэн байдлаар хохирлоо, хүнд зохиулчлаа, эсвэл хүнд залилуулчлаа. За энэ хургын кейс үүсгэсэн ч болох юм шүү дээ. Энэ тохиолдолд одоо тэгвэл бэлгүүтэй яг хаана хандах юм, яг яах ёстой юм. Яг энэ талаар хэдүүлээ ярилцъя л да. За гүрээ юу гэж бодож байна? За ерөөдөө эрүү талаасаа бол бэлгүүдээ ингээд хүнд мөнгө төгрөгөө залилуулаад одоо эсвэл нэг өөрхөн утас эд хөрөнгийг одоо хохирол авчих юм бол тэр хүн одоо 300 мянган төгрөгнөөс дээш одоо хэрэг үүсэх юм бол тэрийг одоо тухайн хохирогч буюу одоо манай бэлгүүдээ жишээ авч байгаа шүү дээ. Бэлгүүдээ одоо харьяа дүүргийнхаа хорооны цагдаад үргэлжлээд үргэлж гаргаж өгдөг байгаа. За тэр үргэлж болохоор одоо ингээд болсон бүх процессыг дэлгэрэнгүй бичээд тэгээд цагдаа бололтой өгдөг байгаа. За тэгээд өргөдлийг одоо нөгөө нэг өргөдлөө хаана хөө мэдэхгүй байвал нэгдүгээр одоо нутаг дэвсрийн харьяал буюу одоо тухайн хэрэг хаана гарсан тэрээс нь шалтгаалаад одоо бэлгүүдээ ингээд скватер дүүрэгт явж байгаа гэрэн баян зүрхт байдаг скватер дүүрэгт явж байгаа өөрхөн утсыг алчих юм бол тухайн одоо харьяа дүүргийнхаа цагдаагийн хилцэд гаргаж болно. Эсвэл яг өөрийнхөө оршин суудаг цагдаагийн хилцэд гаргаж болно. А гуравт нь болохоор одоо нөгөө нэг тухайн хохирогч буюу одоо нөгөө хэрэгтний оршин суугаа хаян дээр бас тийм онцлог гаргаж болно. Хэрвээ хэргийн яг харьяал нь яг зайлшгүй нэг холбоотой байх ёстой л энэ дээр донол гарах юм шүү дээ. Ихэд 3 төрлөөллийг харьяалаа гэдэг ч байна. Тэгээ эрүүгийн хэрэг гэвэл яг эрүүгийн хэрэг бол ер нь бол тодорхой хэмжээнд манай хүмүүс бол нэлийн мэдтэй гэж магадгүй гэж бодож байна. Тэгээ ойлголттой хангалттай байх гэж бодож байна. Манай нээжүүд төртөлж зарим хууль надаас илүү байдаг ч байх шин. Иргэн гэдэг юм гоо тосч явах өөр болчихдог л даа. Жишээ нь яг ингээд дэлгүүрт ороод юм авах энийг чинь нөгөө нэг гэрээ гэдэг зүйлээр харахгүй шүү дээ. Бидний нүдээр нэг тодорхой хүмүүс харахгүй байгаа. Тэгвэл гот одоо хэрэг гэрээ хийгэн гот тэр хилцэл оронгот одоо хоёр тал хилцээд байна шүү дээ. Яг ямар нэг нь яг ямар хэрэг хилдэг, ямар үүрэг тэрийг бас тодорхой хэмжээнд мэдэхгүй байх гэж бодож байна. Тэр талаар юу гэж бодож байна? За яг энэ талаас үзэх юм бол хүмүүс эхлээд иргэний маргаан уу, эрүүгийн маргаан уу гэдгээ эхлээд ялгаж сурах хэрэгтэй. За ингэж ялгахын тулд та бүхэн мэрэгжлийн байгууллагт хандах нь бол хамгийн зөв. Өмгөөлөгчдөр очиод энэ иргэний маргаан уу, эрүүгийн маргаан уу гэж очиж сайн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. За иргэний маргаан гэд үүслээ. За тэнгуут эрүүгийн маргаан бол мэдээж ойлгомжтой үйлдэл хийсэн, үйлдэл нь тодорхой, хохирлон тодорхой, эрүү бол тодорхой яг хуулийн дээр ингээд зүйлчлээ, санкц макс бүх юм ингээд гаргаад өгцөөдөг. За иргэн дээр болохоор ер нь гэрэн дээр тулгуурсан маргаанууд маш их үүсдэг. За
гэрээ гэдэг нь өөрөө болохоор хоёр талын хүсэл зоригийг зохицуулж байгаа зүйл энгийнээр хэлэх юм бол яг цаасан хэлбэрт буудалгаж баталгаа баягаар биеиндээ гаргаж өгч биенийхээ гарын үсгийг зурж баталгаажуулж байгаа зүйлийг ер нь гэрээ гэж ойлгож болно. Энгийнээр хэлэх юм бол за хүмүүс түнгууд гэрээг байгуулахдаа хамгийн гаргадаг хамгийн том алдаа нь болохоор шууд Google руу ороод за тийм гэрээ жишээ нь хөдөлмөрийн гэрээ гэж шууд Google руу ороод шууд ингээд тэр чигт нь copy paste хийгээл шууд тэр гэрээг байгуулаа явуулдаг. Дүнгууд тэр гэрээнүүд ч өөр загварын өөр компани өөр зүйлүүд байгаа шүү дээ. Дүнгууд хоёр хүний харилцааг хамгийн эхлээд тодорхойлоод тэр гэрээ нь яг ямар гэрээ байгуулахын тэр харилцаа нь яг ямар харилцаа үүсгэхийн тэрийгээ маш их зөв сайн тодорхойлж гэрээгээ маш зөв байгуулах хэрэгтэй. Гэрээ байгуулахдаа ер нь хоёр тал гэрээтэй бүрэн танилцсан байх хэрэгтэй. Бүрэн танилцаагүйгээс болж одоо хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол гэрээг зүгээр ингээд шууд ингээд одоо юу гэх юм сөхөл нэг хальт ингээд толгойг нь хараад ч юм уу ингээд явцдаг, эргүүлээл явцдаг. Түнүүд гэрээ гэдэг зүйлийг бол ер нь яг хууль уншиж байгаа юм шиг нэг бүрчлэн унших хэрэгтэй. Буруу дутуу ойлгосноос болж нэг тал нь бол хохирох тохиолдол маш их гардаг. Ер нь яг тэр юу чинь хөдөлмөрийн гэрээ хийж явах дээр л ер нь нэлээд гардаг тийм. Яг бүх зүйлээ уншихгүй шууд гараа шиг зурх жишээ. Яг миний бодлоор яг ингээд асуух гэдэг зүйл юу юм л та чам чин зүйлс одоо нэг бүр хөнхөө бүр ингэ наацах хэрэг. Одоо жишээ нь ингээд зарагцсан бараг буцаахгүй гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. Тэнцэнээс ороо нэг зүйл аваад маргааш нь ингээд буцаах гэсэн нэг болтгоо. Тэнгууд хүмүүс одоо тодорхой хэмжээнд нэг гэрээ гэж харахгүй яг юу хийхэд яхаа мэдгүй хоорондоо нэг тийм зөрчил үүсдэг шүү дээ. Тэр талаараа нэг энэ тайлбарлалт яг үжигийн зүгээс үзүүл гэж бодож байна л да. Юу гэж бодож байна. Ерөнхийдөө бол наач өөрөө яг бэлгүүтгээс хийсэн жишээн дээр бол худалдаа авах гэрээг амын хэлбэрээр хийсэн. За яг хуулийн талаас нь ярих юм бол за зарсан бараг буцаахгүй гэдэг нь болохоор өөрөө тэр зарж байгаа тал буюу худалдагч тал нь өөрөө худалдагч тал эд хөрөнгийн доолдолгүй, эрхийн доолдолгүй, эд хөрөнгийн доолдолгүй бүтэн ямар ч тийм эвдрэл гэмтэлгүй тийм бараа бүтээгдэхүүнийг өгөх ёстой. Харин энэ үүргээ биелүүлээгүй байх юм бол тэр барааг бол буцаах нь бол зүйтэй. Харин тэр худалдаа авч нь өөрөө тэр бараа бүтээгдэхүүнээ аваад өмнөх оройн өөрийн үйлдэлээс болоод тэрийн гэмтээч тэгээ буцаана гэдэг юм бол өөрөө бас жоохон үнэлэхгүй бас нөгөө талаа хохироочж байгаа зүйлтэй. Тэгэхээр яг энэ харилцаан дээр хоёр тал аль нэг нь үүргээ одоо ингээд ухамсарлаг аль нэгнийх нь үүрэг ингээд зөрчигдсөн тохиолдол нөгөө талд их гарч ирнэ гэдэг асуудлаараа л ярих юм шүү дээ. Тийм яг тэр чинь над нэг ярих жишээ байна л да. Манай нэг найз ингээд нэг худалдааны төвд ажилладаг хүнтэй гэрээ явуулсан байхгүй. За гэрээч гэж зүгээр тэр ямар нэг бичгээр гэрээ байгуулаагүй зүгээр хоорондоо ярилцаа. За чи надад ингээ 15 хоногийн хугацаанд ийм бараа надад зөөж өгнө. Чи одоо ингээд юм ачаач удамаархаа хараа гөрөөш гэж ярьдаг штеп. Тийм ажил хийнэ. Тэгээд би чам 2 сая төгрөгийн цалин өгнө гэх тийм нэлээд хүнд ажилтаа. Тэгээд тохиролцсон байна. Тэгээд одоо нөгөө тохирсон хоног нь болоод тухайн ингээд ажиллаа маш сайн хийгээд цалингаа авах ихтлгүй би чамд ерөөсөө юм 2 сая төгрөг өгч чадахгүй. Чам зүгээр байгаа нэггээд 800 төгрөг төгөө гаргасан байхгүй. Тэгэд ирээд яах вэ гэхүүгээр надтай ярингууд би ингээд иргэний хуулийг харлаа л да. Тэгсэн чинь тэн дээр нөгөө амар хийсэн хилцэл гэж үзээд одоо нөгөө хоёр тал одоо гэрээнийхээ гол нөхцлүүдийг ингээд дурдсан байгаа шүү дээ. Хугацаа байна, цалин байна, тий хийсэн ажлын гүйцэтгэл байна. Эдгээр бүгд 100% болцсон байхад чи ингээд энэ хүн ингээд залилуулж болохгүй. Чи одоо ингээд тэмцэх хэрэгтэй. Чам одоо хууль чиний талд байгаа гэж байгаа байхгүй. Иргэний хуулинд болохоор яг нөгөө амар хийсэн хилцэл хүчин төгөлдөр болоод тэгээ одоо нөгөө хөлсөөр ажиллах гэрээ амар хийсэн гэж үзээд тэр хүн одоо харьяа хорооныхоо цагдаа хүсэлт гаргаад бас мөнгө авсан байна л да. Бид нэг ингэдэг мэдэхгүйгээсээ болоод маш хохирж байгаа байхгүй. Тийм яг тийм цалингаа авахгүй байх бол шинэ барилгын ажил дээр бол нэлийн тиймэрхүү юм болдог тийм найзууд бичгээр гэрээ байгуулаагүй энэ болохоор тийм болохоор энэ бол гэрээ биш ээ гэдэг ойлголт байгаа байхгүй. Тийм угаасаа хүмүүс бас тэхэл ах л та. Тэрэн дээр бас угаас аман хилцэл юм чинь хүчин төгөлдөр хилцэл болж явдсан шүү дээ. Зөвхөн гэрээ гэж яг цаасна дээр үзэглэгдсэн бичгээр хийсэн зүйлийг гэрээ гэж ойлгож болохгүй гэдэг нь бас манай ойлгох хэрэгтэй. Тийм. Ер нь бол яг нөгөө талаасаа бидний амьдралд амар олон болж байгаа зүйл шүү дээ. Нэлийн олон хохирч байгаа. Энэ талаараа мэддэг байх юм бол жишээ нь энэ мэргэжлийг сонсноор иймэрхүү талаараа ингээд зүгээр өөр дээрээ тасгаад авахд бол ялгаа гарах жишээ нь. За бид нар ерөөхдөө одоо 21-р зуун гараа сошиал орчин бол маш эрчимтэй хөгжиж байна л да. Нэгээр одоо сошиал гарч байгаа юм гим тэрүүд бид нар одоо ингээд өдөр болгон одоо пост коммент пост ингээд бүх зурганы доор ингээд хин нэгний зурганд доор коммент
хүссэн одоо өөрийг илэрхийлдэг. За энэ бол одоо өөрөө ингээд ямар нэгэн хариуцлагатай байлгаа. За энэ бол захин гэмтэл гэж үзээд байгаа. Тэгэл ярихгүй юм уусаа ингээд жишээ нь тиймэрхүү залхин байсан тохиолдолд нэг нотлох баримт одоо тиймэрхүү зүйлүүд ингээд баг байх орчин өөртөө бүржүүлж өгдөн шүү дээ. Одоо залхиулж байгаа хүн залхиж байгаа аль аль нь. Тэр чинь нөгөө цагдаа нар ингээд тодорхой хэмжээний ингээд нотлох баримт аваад тиймэрхүү хүмүүсүүд байл ингээд хэрэг шийдэхэд илүү хүндрэлтэй болж өгч байгаа байхгүй. Тэр чинь устгахад мангар одоо боломжтой нөхцөл байдал шүү дээ захин гэдэг чинь. Тэгээд өөрөө чинь тиймэрхүү зүйл хийж байхад баримтжуулах хэрэгтэй гэх мэтчлэн зүйлээ зөндөл байгаа л да. Гэтэ бас одоо бол дэх үе бол тиймэрхүү мэдээлэл бол амар нийтэд нэлээд цацагдж байгаа шүү дээ. Хүмүүс тиймэрхүү зүйлээ мэддэг болсон. Афрын дийл юм зөндөл хөдөлгөөн гарч байгаа одоохондоо. Яадаг тасан мэдээ. Тэгээд захим гэмт хэрэг дотроос одоо залингийн хэрэг бол бүр амар гарч ах шиг байна тийм. Одоо нэг хүний захим хаягийг хакертаа одоо найз мөнгө дүр хэрэгтэй байна. Чи над мөнгө зээлүүлээч тийм. Дандаа алдартай олон тайлбар хүмүүс дунд тэр хүрээ гарч ирэл та. За үлдээний талаар юу гэж байна. Ер нь бол захин гэмт хэрэг сүүл үед маш их гарч байгаа. Одоо олонний танил хүмүүс төр хуурамч пэйж үүсгээл за энийг тэдэн групп шеэр хийгээ за энэ гэл сайдгүрээ ороо. Тэ. Эднэр бол мэдээж худлаа. Яг одоо сошиал ер нь маш түлхүү хөгжөөд штэ ер нь хүн болгон утсаа оруулж байна, хүн болгон Facebook, Instagram, Twitter бүгд л ашиглаж байна. За ингэж ашиглахын хэрээр жоон фильтртэй хандаасаа ер нь яг хэрглэж уншиж байгаа зүйлийнхээ их сурвалжийн дандаа харж байгаасаа үнэн юмд итгэхээсээ л гэж ер нь боддیں۔ Тэгээд заллингийн гэмт хэрэг бол над дээр ч өөрөө тохиолдсон байдیں۔ Жишээ яг миний Facebook дээр байгаа зургнуудаас 2 зураг авангууд шинээр Facebook-ний үлдээ гээд яг миний нэрээр фейс нээсэн тэгснэ манай найзууд руу ээж рүү хүртэл хүсэж явуулсан. Тэгмээ ээж рүү надад тэдэнд хүрэх зээлээ чи энд ингээд асуудал гарчлаа. Ингээд өгөө хэд хоногийн дараа өгөө гэд ээж рүү хамгийн амир ингээд чат хийцсэн. Шал мэдэхгүй байх юм. Тэсэн чи ээж над руу залгаад өө миний хүү юу болсон яасан хийсэн чи энэ чатар юу яриад байгаа гэж юу би бүр тэнд ингээд нэг хэдэн минут шокнд ороод тэгээ над руу та зургийг SS-ийг явуулаад таа гэд. Тэгээд харсан чи яг профайлын миний зурагтай яг адилхан тавьсан. Дөнгөтэй яг ээж рүү ингээд чат хийчихсэн. Тийм нэг тохиолдол байна. Бид яг одоо ийм захим халдлага буюу одоо захим залхинд өртөөд хамгийн түрүүнд яг юу хийх вэ? Та нар юу гэж бодож байна? За миний хувьд бол хамгийн түрүүнд аккаунтаа хаана. За тэгээд одоо пассвортоо солино. За тэгээд одоо үнэн зөв мэдээллийг өөрөө яг царайгаа харуулаад бичлэг хийж тавина. За хэрвээ ингэж одоо нөгөө хохирлын хэмжээ их бол цагдаагаа байгуулах хандна. За төлөвлөдөө юу вэ? Яг тиймэрхүү зүйл одоо чиний одоо ингэ захим хаяг чинь хакерсэн тохиолдол миний хувьд бол ингээд олон зүйлийг баримтжуулна гэж бодож байна. Өөрийгөө одоо ингээд буруу гэдэг зүйлийг баримтжуулж аван тэгэл тэрийг одоо ингээд ашиглана. Тэгэхгүй мэдээж одоо тиймэрхүү зүйл болсон юм чинь чам дээр одоо ингээд тодорхой одоо байгууллагаас ингээд хариуцлага навагдуулах гэдэг ирэхин тодорхой юмуут ингээд олон баримтлж өрнө нэлийн хэрэгтэй гэж бодож байна. Захимчтэнтэй л. Тэр нь яг тэр нэг хаа хамаагүй юм руу ингэж орхол болчмоор нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлж өгöd байгаа тийм одоо сонжоо байлаа. Тийм тийш өөрөө орон тэнгууд орохоор ч Facebook-оор нэвтрэхүүгээд ID, password эднэрийг ч асуун. Тэгээд тэрнгээр орчингууд тэрнгээр чинь дамжуулаад ер нь хакертаад байгаа шүү дээ голдуу. Тэнгууд иймэрхүү юмнууд руу өөрсдөө орохоо болчих хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ энэ орохоо болчих юм бол за Facebook эднэрээ хакертуулахаа болох ч юм уу эсвэл тэр эрсдлээс ер нь өөрийгөө бас холоор авч явж ийн л гэсэн үг. Бас өөрийнхөө үйлдэлээс болж аягүй хүмүүс хохирч ийн л доо. Жохон нихуур, жумууд санаатай л байхгүй л. За одоо ингэ би болохоор энэ сэдв орж ирэх гэдэг байхгүй. Яг юу гэхээр одоо бидний үзэж байгаа нэг одоо биднээс бага насны ч юм уу бидний ч гэсэн биж явуулна л та ингэ их зүгээс ухаж байгаа. Одоо эсвэл өөр оюутан болох гэж байгаа. Заавал их зүг гэлтгүй ингээд оюутан болох гэж байгаа. Тиймэрхүү хүмүүс зориулж яг юу гэж хэлмээр одоо тодорхой хэмжээнд хүн чинь ингээд хэдэн жилийн дараа баснаа ингээд өмнөх жилүүдэд ингээд харамсагч байна. Би тийм байсан. Тэр үед л ингэх байсан гэсэн бодлоод одоо нэхийн төрдөн шүү дээ тийм. Тинчэнээс нэг тийм час хийсэн бодол ингээд одоо энэ зүйлийг уншиж байгаа хүмүүс нэгээд хуваалцвал бас арай дээр гэж бодож байна. Бас эрх зүйн мэргэжилтээр ингээд тослооч болно скол байсч болно шүү дээ. Өөрийн яг туршлагаасаа хуваалцаас л хэлэх гэдэг юм лээ. За миний хувьд бол одоо ингээд өдний 3 жилийн өндөрлгөөс ерөөдөө ингээд оюутан болоод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол би яг хинч биш юм байна. Би одоо ингээд хүүхдүүд бол 10 жилдээ ингээд бүтэн 11 жил, 12 жил хамт яваад ирсэн
өөрийгөө одоо манлайлагч бол спорт аяст бол тийм манлайлагч удирдагч гэж бодож исэн бол чи ингээ оюутны танхимд орж ирээд нэгдүгээр хинч биш болоо шүү. Чи хичнээн мянган танихгүй хүмүүстэй хамт ямар ч үзээгүй хичээлээ судлаа. Тэгээд ингээ явахаар чи нэгдүгээр хинч бишээ. За дараагийнх нь чи өөрөө л хичээхгүй бол хинч чиний өмнөөс нэрэхгүй гэдэг бол. Одоо ингээ би яг амар хичээгээл амар он цураад яваалгаа биш л дээ. Гэхдээ би нэгдүгээр курстээ яг бодсон байхгүй юу. Хүүхдүүд ингээ хичээж байгаа хүүхдүүд нь миний хажуугаар ингээ сүнгнээл гараадсан. Дүнгийн харлаа, тухайн хүний одоо чадварыг харлаа. Анх 9 сарын 1-нд танилцсан хүүхдүүд хичээл тараа 6 сарын 1-нд ямар өөр болсныг би яг нэгдүгээр курстээ харжсан байхгүй юу. Тийм болохоор би ингээ өөрөө хичээх хэрэгтэй юм байна. Хинч миний араас гүүхгүй юм байна. Одоо би ингээ өөрөө том хүн болоод насанд хүрээд өөрөө төдөө зүтгэж эхлэх юм байна гэдгийг ойлгосон. 10 жил оюутан хоёрын ялгаа бол тэгээд шал өөр өдөг. Яг энэ хугацаанд мэрэгчлээ яг төгсөх ангид ер нь мэрэгчлээ яг зөв тодорхойлж чи яг юу хийж чаддаг, яг юунд сонирхолтой, цаашдаа яг юу хийвэл чи өөрөө гоё байж чадах уу? Тэргээ айгу бодож мэрэгчл сонгохдоо ер нь уялдуулж сонгосон дээр дээ. Би болохоор өөрөө яг илтгэх урлагийн мөрдлөөр баг явдаг байсан учраас тэгээд жоохон тийм ярьдаг ажил хий гэж боддоо тэгээд хүнд тустай ажил хий гэж бодвол энэ хуулийн мэрэгчлийг сонгосон маа. Чөмнөг миний хувьд бол тэгэл яг бодлоо нэг 10 жил тахад бидний араас багш хичээлээ гэж гүйдсэн бол одоо бид нар багш нарын араас багш энийг яг энийг ингэхүү тэхүү гэд гүйдсэн. Энэгээр ялгаад байсан. Тэгээд шинэ хамт олонтой болсон тэгэл бас мэдэхгүй чадахгүй юм дээд курсын мэдрээгээл ер нь бол их өөрсдөө оюутан болж ирсэл мэдэрдэм да. Хүнд хэлэх гэхлээр нэг яг гоё юм яриад гараад гэдэг юм лээ. Байна. За бид нар өнөөдөр иргэд хавтан зүйл ярилцлаа. За тэгээд иргэд бидний ярих гэсэн гол зүйл бол нийгэмдээ одоо яг хуулийн харилцааг мэдснээр та ямар одоо зүйлийг олж авах вэ талаар тэгээд эцсийн базалтыг манай билгүүдээ тэгээд усгаарай. Би бүр шал өөр юм хэлчих яг үнэ хэлээр. Тэгээ би шүү чимрийг адс орчих гэжсэн байхгүй. Юу юм бэ? 10 жилээ заавал төгсөөр заавал оюутан болно яриад л гэж. Заавал оюутан болно гэж зарим хүмүүс боддог шүү дээ. Бид нар ч гэсэн тэгж бодоод ингээд тодорхой хэмжээнд заавал оюутан байх ёсгүй байхгүй. Тэгээд өөрийгөө долоод 1 жил ч юм уу 2 жил ч юм уу өөр зүйл хийх хэрэгтэй гэж бодсон надад. Тэгэд яг ингээд би яг ингээд тэр хүн чинь ингээд сурмаар санагдаж шүү дээ. Яг ингээд 2 жилийн дараа үнэхээр сурмаар санагдаад байгаа. Тэр үдээс сурах хэрэгтэй гэж миний хувьд бол бодож байна. Яг ингээд шууд ингээд стандартаараа ингээд бүх ингээд юмнууд хаашаа чамаагүй сургууль руу орвол хэл явгуудаараа тэр хүн хүүхд ингээд 2 3 жил сурсан сургуулаа мөнгө төгөж сурсан сургуулаа хаях болдог зарим хүмүүс. Тэр эрсдлээсээ бодоод заавал энэ сургууль ингээд заавал оюутан болох заавал ихтэй сургууль сурах хэрэггүй коллеж ч юм уу тиймэрхүү өөртөө хэрэгтэй зүйл. Өөрийгөө бас ингээд сайн ойлгох хэрэгтэй юу хиймээр байгаагаа ойлгоо. Бас мэдээж гадаад хэл идэх чинь одоо л амар хэрэгтэй зүйл болоод байна шүү дээ. Бүгд л даяарчлагдал одоо англи хэл хүн бол одоо бас л хэцүү болсон. Тиймэрхүү зүйлүүдийг л хийн би бол амар хамсдаг. Одоо л телевизийг хэрэгжүүлээл явж л байгаа. Тэр зүйлүүдийг сайн хийхээсэй гэж миний бодлоо. Ер нь л тэгээд сурахад бол хэзээ ч ороодохгүй нэгт. Хоёр талаараа зүгээр хоосон зүгээр дипломны эзэн болоод яг бас нэгэнт сурж байгаа 4 жил амьдралынхаа бас 4 жилийг золиосонд гаргаж байгаа. Тийм учраас яг нэг өөрт хэрэгтэй зүйлээ олж мэдж явал цаашдаа амьдралынхаа яг нэг суур хундаан болгоод цаашгаа явал өөрт илүү хэрэгтэй л гэж. Тиймэрхүү тохиолдлууд байдаг шүү дээ тийм. Одоо Монголын диплом одоо бакалаврын диплом нөрөөгд очиод бүр ингээд 10 жилийн тэдний 10 жилийн юунаас нь статус нь ингээд баг байх чинь тиймэрхүү тохиолдлууд байдаг шүү дээ. Чинь ингээд Австралид очиж сурах гэж байгаа хүмүүс байвал ингээд шууд 10 жилээр очиод ингууд нөгөө манай 12 жилийн сургалтын юг хүлээж авдаг юм билээ Австралийнхаа. Тэгэд манай нэг найз хурж ирээд энд 2 жил оюутан болсныхаа дараа ингээд оюутан 2 жил оюутан бакалавртаа сураад хүрээд ирээ. Тэгээд янгууд чинь одоо манайх ингээд боловсролын чинь хөлийн зөвшөөрөд авьяалсан байт юм билээ. Тэгээд CD зүйлээ сайн судлах хэрэгтэй байх л та. Одоо тэрний яг нэг гоё болсон юм болохоор Монголын диплом одоо энэ дипломч одоо давхар юм англи дээр одоо тамга тэмдэгтээ гардаг болсон шүү дээ. Энэ ч нь болохоор бүр олон улсад одоо ингээд яг хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм болцсон учраас одоо хүн болгонд боломж гарч байна. Олон улсад гарч сурсан ч гэсэн хүн болгонд боломж байна. Нээлттэй байна. Тийм учраас яг өөрийгөө сайн олоод цаашдаа юу хийхээ сайн тодорхойлоод өөрийгөө хэн болохыг өөрсдөө л яг зөв тодорхойлох хэрэгтэй л гэж хэлээ да. Тэрс нэг жок үгэд байдаг шүү дээ тийм. Энийг чинь дипломоор зүгээр цаас гэдэг хүмүүс хандаж хэлэхэд яг дипломтой болсон хүний хувьд хийхэд
дипломгоо зүгээр картон цаас шүү гэж хэлж байна тийм. Тэгмээ хүзүүлүүдийг сайн бас хараад бодоод үзсэн зүгтээ л. Тэгээд сүүлд гээд гүрээ базан гэсэн тийм. Бид нар яг юу ярьсан дээ тэргээс базаад ярина гэсэн болохоор гүрээг сонсоё гэж бодлоо л та. За ерөнхийдөө өнөөдөр бид нар их олон зүйлийн талаар ярилцлаа. За тэгээд бидний гол нийгэмд өгсөн санаа гэвэл хүн одоо хуулийн мэдлэгтэйгээр ямар одоо байдал хүрч болох, хүн хуулийн мэдлэггүйгээсээ юунд унж болохын талаар бас ярилцлаа. Тэгээд одоо Улаанбаатар их сургуулийн хууль зүйн сургуулийн 4-3 дахь курс байлаа. За баярлаа.